Сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчдээ 7 хоног бүрийн мигмар лав гарагийн 14 цагаас Монгол телевизийн Терминал 1-ийн студиэс чөлөөт ярилцлага цувралаар та бүхэнд хүрдэг. За өнөөдөр бид гэр бүл судлаач сэтгэл зүйч Бямб тогтогтой ярилцахаар урилаа. Гэхдээ сэтгэл зүйн асуудлууд дотроо эрчүүдэд тулгамддаг асуудлын талаар буюу гэр бүлийн талаар түлхүү ярилцъя гэж таныг урилаа. За таны хувьд бол энэ жил 20 дахь жилдээ ажиллаж байгаа сэтгэл зүйч. Тэгэхээр хамгийн түрүүнд хоёлоо ярилцахынхаа ихэнд нэг зүйлийн ялгаа заагийг тайлбарлая гэж бодчих. За юуны өмнө урилга хүлээн авч ирсэнд баярлалаа. Баярлалаа. Би бол ер нь их яруу эхлэж байна. Тэгэхээр яг 20 дахь жилдээ ажиллаж байгаагийн хувьд бол би таныг бас нэг ялгаа заагийг үзэгчдэд маань тайлбарлаж өгөөсэй гэж хүсэж байна. Сэтгэл зүйч болон сэтгэл засалч хоёр юугаараа ялгаатай байна вэ? Мөн одоо аль хүрээнд хамарж илүү зөвлөгөө өгөх юм бол тохиромжтой байдаг тал дээр та бидэнд бас анхан шатны одоо мэдээлэл өгөхгүй. Зарим тохиолдолд одоо сэтгэл засалч гэж нэг байна, сэтгэл зүйч гэж нэг байна. Өгж байгаа зөвлөгөөнүүд болон одоо хэрэгжилж байгаа арга барил гэдэг ч юм уу өөр байна л да. Гэтэ одоо манай нийгэмд бол энэ хоёр ойлголтыг нэгээр ойлгож байна тийм ээ. За яг цаг үе олсон юм сэдв, цаг үе олсон асуулт. Баярлалаа. Би энэ дээр аль болохоор товчхон хариулахыг хичээе. За хүний сэтгэл зүйн байдлыг үндсэндээ ерөнхийдөө 3 хувааж үзэж байгаа. Нэгдүгээрт эрүүл, хоёрдугаар сэтгэл зүйн тусламж үйлчилгээ хэрэгтэй. Тэр бол бийж байж болно, өөрөөч байж болно, тийм үү? Сэтгэл зүйн өөрчлөлттэй. Тэгэхээр манайхан одоо бол Монголд үнэндээ сэтгэл зүйч, коуч одоо зөвлөгч гэл ингээл маш олон хүмүүс юм тийм ээ. Хүмүүс гарч ирж штэ бүр ерөөс аль нь юу вэ гэдгийг мэддэхгүй те хэмжээнд гарч ирж байна. Нэг хүн бодлын энэ сайн. Гэхдээ нөгөө бодлын хор хохирол гарч байгаа нөхцөл байдлыг энэ салбар нь ингээ хөгжих явц талаасаа харах юм бол энэ сайн байгаа. Гэтэл аль талаасаа хэрэглэгч талаасаа харж үзэх юм бол хүний амьдралын чанар, эрүүл мэнд энэний цаана нөгөө нэг үрлэл би чаднаар барилга засуулахад дотор засал хийлгэх гэхэд ямар байдгүй эсвэл зүгээр би чадна штэ би чин сэтгэлээсээ хагалгаа хийнэ гэж бодож байгаа хүнээр та олгооны жижигхэн хагалгаа тийм амар нуруу нуусны нарийн биш олгооны хагалгаа хийлгэхгүй надаар жишээл олгооны хагалгаа хийлгэхгүй битэл байхгүй надаар машин засуулвал юу болох вэ тэр машин хотоос ч гарахгүй яг үнэндээ гэтэл жишээлбэл өнөөдөр сэтгэл засалч, сэтгэл зүйч. Би хувьдаа юу гэж үздэг вэ гэхээр зэрэг за би гэр бүл судлал, сэтгэл зүй хоёуланг гарна магистр хийсэн. Ингээд гэр бүлийн радиод захирлаар ажилласнаас хойш үндсэндээ би 20 дахь жилдээ ингээд ажиллаж байна. За би бол юу гэж хэлэх дуртай вэ гэхээр зэрэг хүмүүст үйлчлүүлэгч нартаа та ч гэсэн сэтгэл зүйч мөн та өөртөө одоо жишээл тооч гэдэг нэг тустай хүн байдгүй шүү дээ. Мэдээж бид нэр тооч, шефийн гарын хоол авч өмсдгүү гэл тийм. Гэхдээ бид нар өдөр болгон тэгээд байдаггүй. Бид нар онцгой тохиолдолд одоо тий Япон байд юм уу, Итали байд юм уу шефийн гарын хоол иддэг. Гэртээ бол бүгд тоогооч. Тийм, гэртээ бүгд тоогооч, гэртээ бүгд эмч, гэртээ бүгд орчуулагч, гэртээ бүгд багш, гэртээ бүгд тухайн одоо мэрэгжил шаардлагатай амьдрал шаардж байгаа зүйлүүдийг бид нар өөрсдөө хийдэг. Тэрийг хэрээс хэтрүүлээ тэгдэг юмаа гэд одоо нэг үгдгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авахгүй тэр чигээр явчихгүй бол наад захын жижиг гар зүсчихж байдаг юм уу эсвэл шингэн дутагдаад байгаа нөхцөлд хүүхдийн шийсний өнгийг хараад шингөө гэл шаардах нь бол ямар ч ээж аавын үүрэг тийм үү. Яг үүнтэй адилхан. Тэгэхээр амьдралыг зөөлөх, өөрийгөө ойлгох, өөрийнхөө дотор үүсэж байгаа цухал бухимдлыг тайлах, тэ нойргүй байгаад байгаа учраас за тэгвэл би юу яагаад бие жоохон ядраагаад оюуны үед би ядраад тэрнээсээ болоод стресстэй ингээд би нойр хүрэхгүй байгаад байна. Би нэг бодлоосоо салж чадахгүй байна. За тэгвэл би хөлсөө гаргаад спорт хийгээд унтахаасаа өмнө тийм үү. Тэгээд магадгүй баяг сүү уугаад халуун тэгээд унтъя гэдэг эд дайны өөртөө туслах зүйлийг бол ямар ч хүн өөрөө хийчдэг байх хэрэгтэй. Тэгэхээр хийчдэгч байгаа бөгөөд энийгээ сайжруулах хэрэгтэй. За сэтгэл засалч бол
одоо бүр эмчийн төвшөнд. За яг хоо заримдаа хүмүүс цөөн хүмүүс л дээ бүгдээрээ биш. Намайг зөвлөхөө гэн тэ сэтгэл зүйчээ гэн гэрүүлийн зөвлөхөө гэн эмчээ гэж ганц нэг удаа бас дуудана. Тэгээ би үгүй ээ гэд хүнтэй хэрүүлээд хийгээд байхгүй. Гэхдээ за би ийм шүү. Үйлчлэгээ хэлэхээс өмнө за энэ үйлчлэгээнээс ийм үр дүн та хүлээнэ гэх мэтчлэн ингээд тодорхой ойлголтуудыг нөгдөг. За тэгэхээр хүн болгон сэтгэл зүйч байх нэ. За гэтэл сэтгэл зүйчээр сурсан бакалавр, магистр зэрэгтэй болгон тэр үтгийг хэл доктор зэрэгтэй хүн ч гэсэндээ сэтгэл зүйн зөвлөгөө өгөх ур чадвар, боломж, харилцаа адилгүй. Тэр хүний үндсэн суурьас хамаарат нь шүү дээ. За тэгэхээр би бол энэ сэтгэл зүйчэд одоо сурж байгаа мэрэгжилтнүүд, залуу мэрэгжилтнүүдийг юу ягаасаа гэж хүсдэг. Тодорхой ямар нэг чиглэлийг барьж аваад тэрэн дээрээ гүнзгийрээсэй. Зөвлөгөө авах гэж байгаа хүмүүс ч гэсэндээ за би нойр гүдэлтэй байгаа бол түүгээрээ. Сэтгэл готролтой байгаа бол түүгээрээ. Уур уцаарын асуудалтай бол түүгээрээ. Тэ? Уур уцаарын асуудал чинь өөр. Найз нөхдөсөө салаад гэр бүлийн асуудалтай болоод хүүхдтэйгээ уулзраа олохгүй болоод санхүүгийн хямралд ороод янз янзын байдлаар хүн уур уцаар баригдаж болно мөн үү? Тэгэхээр би бол гэр бүлийн асуудлыг гэр бүл судлаач руу яв. Яагаад гэвэл зэрэг ихэнх сэтгэл зүйчид туршлагатай болтлоо бие хүний асуудалтай ажилтдаг. Гэтэл гэр бүл судлаачид гэр бүлийн зөвлөхүүд юун дээр харамсалтай нь одоо Монголд ганц л сургууль байгаа. Энийг бэлтгэж байгаа. Улаанбаатар сургууль. Гэр бүл судлаачид ямар төвшөнд хардаг вэ гэхээр зэрэг одоо барсмаа өнөөдөр надад хурж ирээд манай нөхөр ингэж би болохгүй нэг хоёр ярилцаад энийг 5 удаа 7 удаа 3 жил ярьлаа. Маргаад асуудлаа шийдэж чадахгүй гэж ярьж байгаа нөхцөлд гэр бүл судлаач бол цогцоор нь хардаг. Барсмаа бөгөөд түүний гэр бүл өссөн гэр бүл. За ирээдүйд энэ хүн ямар төсөөлөл найдвар нөхрөөс өглөөгээд байна. Нөхөр нь бас юу хүсээд байна. Энэ донд энэ хоёрын бие биендээ зөндөө ярьж байгаа шүү дээ. Хүмүүс ярилцлгээд байгаа. За ярилцахгүй асуудал бол байгаа юу гэвэл маш их байна. Гэхдээ нөгөө талаас ярилцаад байгаа мөртлөө ойлголцохгүй асуудал бас маш их байгаа байхгүй. Маш их ярилцдаг, маш их ойлголцдог. Гэхдээ одоо уучраа олдоггүй маргаан байсан хэрэгэл байдаг. Тэгэхээр энэ нөхцөл байдал донд бол нөгөө өөрийгөө зарим зүйлүүдийг дээр энэ хоёр хүн өөрөөрөө илэрхийлж чадахгүй мэдэрчгүй байх гэсэн үг. Тэгэл хоёулаа хар балны тухай, цагаан цэнхэр харамдааны тухай маргаад байдаг болохоос биш энэний цаана байгаа учир шалтгааны талаар хин олж хардаг. Тогтолцоонд ч асуудал байдаг. Нийгмийн нөлөөч байгаа. Хүлээлтүүд байгаа. Хүйсийн хүлээлт те, үүргийн хүлээлт, эхнэр нь яах юм, нөхөр нь яах юм гэдэг. Ийм атармат. Тэгэхээр яг гэр бүлийн зөвлөгөө авах гэж байгаа бол яг гэр бүл судлаач бөгөөд энэ салбартаа дагнсан сэтгэл зүйчнэр дээр очих нь дагнж ажилласан сэтгэл зүйчид бас байж болно шүү дээ. Очих нь илүү одоо үр дүнтэй байна гэж. Тэгэхээр яг энэ салбарын тухайд ярихад сүүлийн 5 жилийн хугацаанд бол одоо монголчууд бол сэтгэл гэдэг эрхтэй юм аа. Сэтгэл зүйн асуудлыг бол тоохгүй авч үзэхгүй юм аа. Сэтгэл өвдөх юм бол яг бусад бие эрхтэн одоо организм өвддөг шиг бас хүн өвддөг юм байна. Аюултай эрсдэлтэй нөхцөл байдалд ордог юм байна. Амиа алдах хүртэл эрсдэл одоо эндээс үүсдэг юм байна гэдгийг ойлгож байна. Гэхдээ нөгөө талдаа бас маш олон одоо сэтгэл зүйчнэр орж ирж яг энэ салбар тэр ялангуяа сошиалд өөрсдөө илэрхийлж байна л да. Тэгэхээр юуны түрүүнд та 20 жил ажилласан туршлагатай хүний хувьд хэрвээ үнэхээр гэр бүлээ авч үлдэх гэж байгаа бол хосууд цаашдаа харилцаагаа урт хугацаанд аз жаргалтай байлгая гэж байгаа бол очихж байгаа сэтгэл зүйчээ яаж сонгох нь чухал юм? За маш олон юмар шалгаж сонгох хэрэгтэй. Бас одоо жишээлбэл анхан шатны ч юм уу эсвэл дөнгөж салбартаа ажиллаж эхэлж байгаа хүн дээр очиод үр дүнгүй цаг хугацаагаа өнгөрүүлснээс болоод дараагийн удаа дарах сайн үр дагаврыг хааж штэ тийм ээ. Тийм аюу бодтой. Ер нь бол миний харж байгаагаар ингээд байдлаа амьдралынхаа чанарыг нөхцөл байдлаа нөгөө өмгөөлөгч тийм ярьдаг штэ. Эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж те сайжруулна гэж. Яг түүнтэй адилхан одоо байгаа нөхцөл байдлыг
дордуулахгүйгээр сайжруулахын тулд яах вэ гэхээр зэрэг нэгдүгээр яг хувь хүний хувьд энэ хүн өөрөө мэдлэг боловсролын хувьд нэн төрөнд яг хин ямар сургууль төгссөн, юугаар мэргэсэн, судалгааны ажил хийсэн юм уу? Эсвэл дипломын ажил хийгээд төгссөн юм уу? Наацгай асуудал ч тийм. Энийг бол сэтгэл зүйчээс ч биш юу хинээс ч нэхин штэ тийм. Ямар ч хүний нөөс. Тэгэхээр энэ судалгааны ажил хийсэн юм уу? Тэгээд тэр салбартаа хэдэн жил ажиллаж байгаа. За та энэ дээр ямар одоо ном уншсан мэдээж онлоор дан явахгүй ямар асуудлуудыг хэр зэрэг яаж шийдэж ийсэн. Тэр зүйлүүдийг асуухад буруу юм байхгүй шүү дээ. Буруу юм байхгүй. Одоо бид нар зах ч юм уу эсвэл валютын харилцаар очихдоо маш олон одоо харилцагчид ингээд үнэн санал болгодог боловч тэрийг нь дагаад юу байгаа гэдгийг бид нар асууж үздэг шүү дээ. Яг л түүнтэй адилхан. Дүүргийн эмч одоо хувийн ямар нэгэн эмч шинжилгээний газруудыг ямар тоног төхөөрөмжөөр миний шинжилгээг хийх гэж байгаа гэдгийг бид нар нягтлж үздэг шүү дээ. Яг л үнэтэй адилхан. Тэгэхээр энийг асууж нягтлаач. Тэгээд бичиж илэрхийлж байгаа асуудлыг шийдэж байгаа тэр арга хэлбэрүүдийг нь харж нягтлаач. Тэгээд нөгөө талаараа ертөнцийг үзэх үцэл, итгэл үнэмшил, өөрийнх нь систем ямар юм. Энэ хүн чинь бас өөрийнх нь хандлага бүгд арга барил чухал байх тийм ээ. Тий, өөрийнх нь хувийн амьдрал ямар юм. Өвдөж мэдэх үү? Хагацж мэдсэн үү? Тий, алдаж үзсэн үү? Алдаагаа зассан уу? Мэдэмхэрээ суугаад идэг нэг татуу. Тий, эсвэл айгүй мундаг юм номлодог жижигхэн хураг уу? Амьдралын бодит туршлагыг харах нэ. Тий. Тэгэхээр ер нь бол энэ яг эмчтэй л ижлэх тогтмол өсөх насан туршдаа суралцж явах ёстой л ийм мэрэгжил гэхийн тулд та онлоо яаж байгаа дотоодоос юу сурж байгаа гадаадаас юу сурж байгаа ямар кейсүүд дээр хөвчлэн ажилласан хэдэн жил юун дээр ажилласан ямар үр дүн гарсан та өнөөдөр эхний уулзалтын дараа надад юу амлаж чадах юм шууд өөрчлөлт амлаж ивэл тэр худлаа гэсэн үг тийм үү гэхдээ тодорхой зураглалууд байдаг юм уу? За би ийм юмнуудыг би ойлгож мэдээ. Тэгэхгүй өнөөдөр ингээд баахан чирж сар жилээр явж ийсэн аа. Монголд тичнээ хүн яг тийм хэмжээний төлбөрийг дагаад үйлчлэг авах боломжтой тийм үү? Тэгэхээр тэгж явж ийсэн аа. Юу гэдэг. Үлээ. Тийм л байна гэр бүлийн асуудал, багын травма байна. Би тэрийг орсныхоо эмээгээс сонсч болно шүү дээ. Заавал тийм их цаг хугацаа мөнгө зарцуулахгүйгээр. Тийм шүү. За би одоо тэгвэл танаас нэг зүйл асууя. Монгол улсад өдөрт дунджаар 10-аас 12 хос гэр бүлээ аль биесээр цуцлуулж одоо шүүхийн шийдвэрээр гэр бүлээ цуцлуулж байна. Жилд Монгол улсын хэмжээнд 4400 орчим хос гэрэлтэй цуцлуулж байна гэж байна. За яг 24 оны статистик бол 4436 гэж одоо статистик дээр тусгагдсан байна. За энэ салалт дээр одоо голчлон эмэгтэйчүүд болон хүүхдийн асуудлыг түлхүүн хүнддэг. Тэгвэл эрэгтэйчүүдийн өнцгөөс салалт ямар байдгийм бэ? Яагаад салалтанд хүрээд байна вэ? За энэ бол их ерөнхий юм шиг сонсогдож байгаа боловч эрчүүдийн хувьд салалтыг хэрхэн яаж давж туулахын яагаад салалтанд хүрээд байгаа юм? Тэрнээс наадах одоо тэр олж илрүүлэх, онцлох, эмчлэх асуудлыг яаж хийх юм бэ? Эрчүүдийг төлөөлж яриач гэж хүсэж байна. За энэ бол миний хувьд айгүй эмзэг сэдв. Эмзэг сэдв. Өөрөө эрэгтэй хүн болоод тэрөө би өөрөө энэ салбарт ажиллаж байсан болоод ажиллаж байгаа болоод тэрөө те нөгөө талаар би бас салж исэн. Тэгээ би энийг нуудаггүй. Яг энэ нөхцөл байдал донд эрэгтэй хүн юу туулж үздэг вэ? Эвлэрүүлэн зуучлаа одоо гэр бүлийн маргаанаас ахуулаад эвлэрүүлэн зуучлалаар ороод шүүхээр ороод гэр бүл цуцлах хүртэл. Зүгээр яг хуу дэлхийн хэмжээний тоо баримт ингээд яг айгүй сонин штэ. Цагаан байна уу, шар байна уу, улаан арслан байна уу? Бүгдээрээ ижил төстэй тийм нэг учиргүй хол зөрдөггүй. За нэг жоохон соёлын ялгаанууд л байгаа. Тийм жоохон соёлын ялгаа болох байгаа болохоос биш учиргүй хол зөрдөггүй. Агуулгын хувьд л адилхан. Тийм. Жишээ нь гэр бүл салтыг санаачлах тал дээр эрчүүд их сул байдаг.
Эмэгтэйчүүд голцоо салъя гэдэг. Тий, одоо нийт салалтын нэг 75-аас 80 орчим хувийг нь эмэгтэйчүүд санаачилж салдаг байхгүй юу? Хаанч дээр. Бас их сонь тоо яриад байна тий. Яг уу салтын дараа эрэг бөгөөд сөрөг үр дүн үр дагаврууд хаанаа гардаг. За олон тохиолдолд нөгөө за тэгсэн энэ донд нэг юм сонирхолтой инээдтэй ч юм уу сонирхолтой бас нэг судалгаа байна. За ингээд салаад байд юм байжээ. Тэгсэн чинь эрэгтэй эмэгтэй хүүсийн хувьд тэгвэл яаж юм гэсэн чинь одоо LGBT community гэж ярьж байгаа шүү дээ. Тэр дунд чинь бас гэрлэлтүүд тэрийг нь хуулиар зөвшөөрсөн улсууд байна. Энэ дунд бас нөгөө гэрлэлтэд батлуулаад тэгээ салж байгаа. Гэтэл би одоо энэгээр ингээд ямар нэгэн одоо ижил хүсний харилцааг дэмжиж урамшуулж байгаа хэрэг бол биш. Зүгээр би тоо бас албатай холбоотой тоо баримтаг гэж. Ижил хүстэн эмэгтэйчүүдийн салтын рейт ер нь дунджаар нэг 88-аас 90% байдаг. Тэгэхээр нөгөө хүүсээс хамаарсан тэр сэтгэл зүйн онцлог бас явж байна тийм ээ. Гэтэл нөгөө салтын рейт нь нэг 25%-тай байж ийснаа одоо heterosexual буюу эсрэг хүснээ сонирхдаг эрэгтэй эмэгтэй хоёрын хувьд нэг 25% орчим байж ийснаа homosexual болоод хоёр эрэгтэй хүн болоод эхлэнгүүт эмэгтэй болонгууд бүр дээш явчихна шүү дээ тийм. Хоёр эрэгтэй болонгууд нэг 22 орчим руу зарим улс орнууд 14 15 руу муугаад ирдэг. Айгуу сонио байгаа шүү дээ тийм. Тэгэхээр таны нөгөө өмнөд урьдсан топ баримттай бол адилхан үзүүлэлт харагдаад байна шүү дээ тийм. Тэгэхээр энэгээр эмэгтэй хүмүүсийг буруутгах гэсэнгүү. Тэгтээ ер нь бас хүйсийн сэтгэл зүйн онцлогоос салтын шийдвэр одоо нэлээд их нөлөөлдөг байж магадгүй юм байна гэдгийг л энэ тоо баримт харуулад байгаа. Энийг нэг харж үзээсэй гэж хүсэж байна. За өнөөдөр Монголд хамгийн эмзэг яригдах ёстой. Тэгээд энэ яригдах ёстой, судлагдах ёстой. Одоо манайх ингээл айгүй их яригдаг гэхдээ судалдаггүй. Яригдаг тэгэл тухайн нэг даргын ч байдаг юм уу нэг нөхрийн сэтгэл санаа тухайн өдөр кофе уусан уу яасан гэдгээс ахуулаад нэг ажил санаачлал тэгэл тэр нь хийгддэг. Нэг ийм л жоохон харамсалтай дүр зураг надад харагдаад байгаа. Дашрамт хэлэхэд гэр бүлийн тухай хууль өнөөдрийг хүртэл шинжлэгдээгүй. 97 оны хууль 11 онд байна уу? Нэг жижигхэн засвар орсон. Одоо хэрнээ энэ хууль шинжлэгдэж засагдаагүй. Одоо энэ хойдолд харагдаж байгаа саарл ортонд энэ асуудлыг шийддэггүй, яригддаггүй. Жил болгон л ингээл энэ хуулийг дахиж шинжлэх хэрэгтэй байна, шинжилэн найруулах хэрэгтэй байна. Цаг үе. Монгол улс гэж яриад байгаа энэ улс чинь өөрөө гэр бүл дээр тогтож байгаа шүү дээ. Гэтэл энэ гэр бүлийн асуудлуудыг зохицуулах хууль нь айгу сул. Аль одоо 90-д оны хороо тий. Тэгээд айгүй олон юмнууд дутагдaltaй байгаа. За ингээд салж байгаа. 4200-аас 4400-ийн хооронд л жил болгон хэлбэлцдэг. Гэхдээ хүмүүст би бас нэг зүйлийг ялгаж хэлмээр. Энэ Монгол улсад салж байгаа нийт хүмүүсийн тоо биш шүү. Энэ бол гэрэлтэй батлуулсан байжгаад буцаагаад гэрэлтэй албан ёсоор шүүхээр цуцлуулж байгаа гэр бүлийн л тоо. Гэтэл за би өнгөрсөн жил нэлээд удаан судалгааны үндсэн дээр Монголд анх удаа араар тавилтыг даван туулах гэдэг хөтөлбөрийн загвар боловсруулж батлуулсан байдгийг. За энэний цаана ямар тоо би хэлэх гэж байна вэ гэхээр зэрэг одоо албан ёсоор одоо ингээ мэдэгдэж баригдаж байгаа араар тавилтын тоо. Албан ёсоор гэр бүл цуцалж байгаа цуцлалт. Албан бусаар хамтран амьдарж байгаа хүмүүсийн нэг тооны цаана 4-5 тохиолдол байдаг гэж үздэг байхгүй. За тэгэхээр Монгол улсын нэг нийт тоог хамтран амьдарж байгаа салж байгаа нийт тоо бол магадгүй энэ 4200 гэдэг тоо давах нэ. Магадгүй 4 юм уу 5-аар үржүүлж ийж багцаа тоо гарах гэдэг байхгүй. За энэчнээс бид нар за 4 гэхээр 16 мянган гэр бүл ингээд жил болгон
хосууд салаад байна. Энэ донд хүүхдтэй, хүүхдгүй олон жил амьдарч байгаа тий. Дөнгөж хамт амьдраад 2 жил болоод 1 жил болоод салж байгаа тийм хүмүүс байгаа. Энийний цаана юу хохироод яваад байгаа, юу урагдаад тасдагдаад яваад байгаа гэхээр зэрэг одоо зөвхөн хүүхдээ ирэх биш. Нэгдүгээрт хүүхдээ ирэх байгаа. Хоёрдугаарт хүний зүрх сэтгэл. Хохироод, гимтээд хинхнийх нь гимтээд яваад байгаа. За энийг дагаад нөгөө нийгмийн сөрөг үзэгдлүүд гэр бүл болохоос зайлсхийх. Төрөлт хожимдох. За тэгээ гимт хэрэг, ганцаардлын өвчин, донтолтууд гэнгээд ийм юмнууд хаяндаа энэний цаана гээд өсөд байгаа байхгүй. Тэгэхээр уулын энийг бид нар шийдэж чадахгүй биш, шийдэж чадна. Гэхдээ энэтэй холбоотой хууль, журам дуудыг бид нар шинжилж найруулах хэрэгтэй, сайжруулах хэрэгтэй. Тэгээд нэг удаа бас нэг хийчээд 26 онд хийгээд хаяад биш. Үгүй. Улирал болгон одоо тэ форум явуулж, хилцүүлэг явуулж ийж. Тэгээ бид нар Монгол улс яг гэр бүлдээ анхаарал хандуулж ийж л одоо бол хүүхэд эмэгтэйчүүдэд анхаарал хандуулдаг хангалттай. За би албаныхаа хаяг дээр нэг судалгаа хийгээд 95 оноос хойш хүүхэд эмэгтэйчүүдээр хийгдсэн 246 судалгаа. Янз янзын судалгаа. Монгол улсын хэмжээнд хийсэн судалгааны тоо шүү дээ, тийм. Хүүхдийн хүчээр хийлэл, эмэгтэйчүүдийн эдийн засгийн байдал гэл. Тэгэл янз янзын тийм. Одоо өргөтөл гойсон эмэгтэйчүүд гэсэн янз янзын судалгаанууд. Нийтдээ хүүхэд эмэгтэйчүүдийнх нэг 246 байсан. Эмэгтэйчүүдийнх одоо хүртэл нэгж байхгүй. Эрэгтэй хүн энэ хий юм бэ гэж хаалгыг нь ерөөсөө тогшихгүй. Энэ хүн юунаас болж өвдөж байна, юунаас болж үхэж байна гэдгийг судлахгүй. Тийм. Бага байхгүй. Тэгэхээр бид нар ингэж бодъё л доо. Ингээд нэг юм байшин барьж байгаа гэж бодъё тий. Тэгээд нэг хануудыг нь бүгдээр ингээд сайн хийчихжээ. Дээврийн сайн хийчихжээ. Тэгтээ за бүр хаалгын ч сайн хийчихжээ. Гэтэ цонх хийгээгүй. Цонхныхаа хэмжээгч аваагүй, цонх огт хийгээгүй. Тэрийг бүглөөгүй. Тэгээд өвөл болоод энэ байшин муу амар их дулаан алдагдaltaй гэж яриад ахаар энэ эрүүл хандлага мөн үү те. Цонхоо эрэгтэй хүнийг би айгүй жижигхэн деталь болгож үзүүлж штэ те жишээ авч. Тэгээд тэрийгээ судлаагүй үзээгүй тэр асуудлаа шийдээгүй. Тэрүүгээрээ дулаан алдаад байгаа. Тэрүүгээрээ хүйтэ ороод байгаа. Тэгэхээр эрэгтэй хүний судлахгүйгээр энэ асуудал шийдэгдэхгүй гэж би хардаг. Ойлгохгүйгээр. Эрчүүдийг ойлгох асуудал, судлах асуудал, тэднийг сонсох асуудал. За тэдний одоо сэтгэл санааны байдлыг нийгмийн асуудлуудтай холбох уяах энэ асуудал маш дутмаг байна гэж та хэлэх гээд. За тэгвэл энэ таны саяны хэлсэн дүгнэлт бас амиа орлтын тоотой уялдаж байна. За Монголд нийт амиа орлож байгаа хүмүүсийн 80 орчим хувь нь эрчүүд байна буюу 10.8 нь эрэгтэй хүн байна гэсэн ийм судалгаа байна. Харамсалтай нь тэднэр нь тэр хүмүүс 14-өөс 34 насны залуу эрчүүд. Энэ аюу сонир. Одоо жишээлбэл өөр Япон юм уу, Солонгос юм уу ингээд улсуудын амиа орлтын рейтийг ингээ харах юм бол насны тэр ангиллал нь ч гэсэндээ арай өөр болоод эхэлдэг. Залуу байх тусмаа амиа орлт нь буураад ирдэг. Гэтэл өнөөдөр манайд энэ эсрэгээр харагддаг. 24 оны байдлаар Монгол улсад 15-аас 29 насны залуучуудын нас орлтын ойролцоогоор 4.1 амиа орлолт байна гэж. Тэгээд амиа орлсон хүмүүсийн ихэнх нь 20 гаруй удаагийн одоо оролдлого түүнийг дотроо бодох, шүүх тунгаах тийм үйлдэлүүдийг хийсний дараа амиа орлого хийсэн байт юм. Тэгэхээр одоо үндсэндээ юу гэхэд байна вэ гэхээр
20 гаруй орлого байдгаа гэж хэрвээ одоо дэлхийн дунджаар энэ судлаачид үзээд байгаа бол энэ 20 орлого дундаас мэргэжлийн сэтгэл зүйчд хандж байгаа нь хэд байдгийг, Монгол улсад яг мэргэжлийн хүмүүстэй хандж байгаа эрчүүдийн тоо хэр байна. За салалтанд одоо хандж байгаа эмэгтэйчүүдийн сэтгэл зүйн байдал эрчүүдийнхтэй өөр байгаатай адилхан бас энэ сэтгэл зүйчдэр очих, өөрийгөө нээх, ярих, сэтгэл хөдлөлөө илэрхийлэх, тайвшрахын арга барилнаас эрчүүдийн хувьд өөр байгаад байна уу? Дадал хэвшил мэдлэг боловсролын тухай асуудал бас гарч ирж байгаа. Гэхдээ ер нь бол тийм эрэгтэйчүүдийн нэмзэг байдлыг үүсгэж байгаа маш олон учир шалтгаануудын нэг нь боловсролын тухай асуудал. Энэ дээр бол бид нар бүр сургуулийн өмнөх боловсролоос эхлэх хэрэгтэй. Сургуулийн өмнөх боловсролоос эхлэх хэрэгтэй. Яагаад гэвэл зэрэг эрэгтэй эмэгтэй хүүхэдтэй юу тийм. Яа хүүхэдтэй. Тэгэхээр эрэгтэй эмэгтэй хүүхэд хоёр чинь хоёр өөр гаригаас ирсэн байхгүй да. Ерөн зүгээр тэгэл хэлчихье те. Тэгээд одоо хуурай газрын амтныг усанд хийчихэд энэ ямар сони шумбаж чадахгүй энэ ингээд живж үхээд байгаа ямар сони ингээд болохгүйтэй адилхан эрэгтэй хүүхдийн юм сурах арга барил нь эмэгтэй хүүхдийнхээс өөр байхгүй да. Одоо бидний сургалтын систем өмнөхч бай, багагч бай, дундч бай, ахлах агсан төвшнийхч бай. Нийтээрээ ерөөсөө нөгөө эмэгтэй хүн зориулагдсан сургалтын системтэй. Тэгээ эрчүүд эрэгтэй хүүхдүүд тэнд тэр дунд амжилттай суралцах магадлал мэдээж суралцаад яваад байгаа. Гэхдээ бүгд биш. Ихэнх нь нөгөө доор үлдчихэж байгаа. Яагаад нөгөө нөхөр чинь цэцэрлэгт сууж байгаа л зүгээр байхгүй энийг ингээл оролдож штэ. Ингээ хүүхдээ имийг бол энэ суралцаад байгаа байхгүй юмд хүрэлцэж гэн энэ яадаг юм бол гэд оролдож үзэж. Гингууд багш тэнчэнээс хөөе чи бойл гээл эхэлдэг. Гингууд нөгөө хүүхдийн ойлголтод цэцэрлэгт нэг л явмааргүй. Хүн ер нь магтуулаад цаашаалгаад өөрийнхөө дураар ингээд байгаа тийм газараа илүү одоо очие гэхүү бид нар ч гэсэн. Эсвэл очихлоор чи юу өмссөн, чи юу зүүцсэн, байж байгаа царайг нь тэ сууж байгааг нь босч байгааг нь гэл ингээд байнга өөлөөд ивэл тэнд бас ямар одоо гүйцэтгэл үзүүлж чадах. Тэгэхээр эрэгтэй хүүхдүүдийн сурах арга барил нь өөрөө гэдгийг бямтгах ярьж байгаа биш. Энийг сурганы сэтгэл зүйчид дэлхийгээр энийг ойлгоод мэдсэн. Тэгээд энийг нөгөө өөрчлөлтсөн улсууд нь одоо салалт багтаа гэр бүлийн доктортой байгаад байгаа тийм Финлянд салбараараа илүү сайн байгаад байгаа. Хүүхдүүдийг сургаж агаад хүүхдүүдийг ажилуулж агаад Японууд сургаад байгаа. Тэгэхээр ингээд боловсрал хөдөлмөрийн үнэлгээ сэтгэл зүгээ одоо илэрхийлэх байдал түүнийг дэмжиж байгаа л охин хүүхдийг ойлвол яасан миний охин гэдээ асууна. Эрэгтэй хүүхдийг ойлгох юм бол тухай. Охин шиг гоншгонлоо. Тэ? Тэг ингээд маш олон янзаар хүүсийнх нь хувьд ингээд дискриминац хийдэг. Нөгөө талаас өнөөдөр бас яг энэний эсрэг юм гараад ирсэн. Яадаг гэхээр зэрэг за энэ олон салтуудын цаана гэр бүл 97 оноос хойшоогоо суурь судалгаанууд ингэж 4 жил тутам хийгдэж байгаад одоос бараг нэг 10-аад жилийн өмнөөс хойш суурь судалгаа ногт хийгдэхэ болцсон. За гэр бүлээ судлахгүй штэ. За тэгсэн чинь гэр бүлийн хэв маяг гэдэг юм те. Аав ээжтэйгээ хамт амьдардаг, ганцаараа амьдардаг, хамтлаг, найз нөхдөөрөө нэг бүл болж амьдардаг, эхнэр хүүхдтэйгээ амьдардаг, хадмуудтайгаа амьдардаг гэл ингээл зөндөө олон янзын цөм, холимог, нийлмэл гэл ингээл гэр бүлийн хэв маягууд байна. Гэтэл энэ дунд ганц бие эмэгтэйчүүд гэдэг юу чинь одоо хэв маяг бүр айл 97 онд 18-9% болцсон байсан байхгүй. Одоо бол нийт одоо хүн амын дээр 900 орчим 970 орчим мянган өрхийн гээд байгаагийн 20% өгч байна. Бараг 20% өгч байгаа. Энэний цаана хэдүүлээ зүгээр л нэг хамгийн цөөхнөр бодъё те 10,000 ийм эмэгтэй байгаа гэж зүгээр 10,000-ыг л 10,000 тутамд байгаа хүн амын тоо гэж хүүхдээ энэ тэгдэлгээл тоолж шүү. Тэгвэл 10,000-ыг авч үзэж хагаад энэний цаана нэг л хүүхэдтэй тийм маягууд нэлээд олон байгаа. Тэгэнгүүт нөгөө эрэгтэй хүүхэдч вэ эмэгтэй хүүхэдч вэ
Аавын нөлөөг мэдэхгүй. Эрэгтэй хүнтэй яаж харилцахаа мэдэхгүй. Зүгээр нэг юм жишээ надтай хамт ажиллаж ирсэн нэг эмэгтэй том охинтой дундх нь бас охин байсан. Тэгээд баг нь хүү ахгүй юу. Тэгээд тэр чинь 6 настай том хом хүү гэж байгаа. Байн тусанд оруулаад байрны алчуураар ингээд бодог штэ. Боогоод авчираад том өрөөнийхөө диван дээр ингээд тавьсан чинь байрных нь алчуур унчихгүй юу. Тэгсэн тэр 6 настай хүү ингэж хааж ирсэн. Тэгэхээр тэр гэр бүлд эрэгтэй хүн байхгүйг нөлөө байна. Тэр чинь эрэгтэй хүн бол магадгүй нэг л газар хаах. Яг эмэгтэйчүүд яаж одоо би яг нэг үгээрэл биеийн эрэгтэй гэхдээ psychologically сэтгэл зүйн хувьд дадлаг хвшлийн хувьд бодох юмыг бодож сэтгэх сэтгэлгээний хувьд эмэгтэй болчиход байна шүү дээ. 96 онд Ола гэдэг эрдэмтэн сэтгэл зүйн дархлаа гэдэг юмыг тодорхой юм томьёолж гаргаж ирсэн. Олон томьёолууд байдгийн нэг нь энэ. За арга зам итгэл үнэмшлийн систем. Үндсэндээ 3 том юм байна. Арга зам итгэл үнэмшлийн систем. Хянах, бүтээх, гүйцэтгэх арга барилын систем. Гурав дахь нь өөрийгөө зохицуулах систем гэдэг. Ийм 3 юмн дээр хүний сэтгэл зүйн дархлаа тогтож байна гэж яриад байгаа. За яг энэний цаана одоо арга зам итгэл үнэмшлийн систем гэдэг дээр өөдрөг үзэл, уялдаа холбоотой байдал, хөгжил, дэвшил, хянах, удирдах ур чадвар, амьдралаа авч явах, нийгэм орчны их сурвалжийг зохицуулах. За энэ хянах, бүтээх, гүйцэтгэх арга барилын систем гэдэг дээр нөөцөө удирдах чадвар, өөрөө нөөц бий болгох чадвар, нийтийн одоо нөлөөллийг удирдах, олон нийтийн нөлөөлөл намайг муулаад эхэллээ. Тэгэхээр би яаж энийг удирдах вэ? Стресс яаж удирдах вэ? Орчиндөө их үүсвэр нөөц бий болгох, өөрийгөө үнэлэх гэх мэтлийн юм ур чадварууд байгаа. Тэгэхээр энэ ур чадварууд өнөөдөр эрэгтэй хүний яаж ч хүссэн хүүхдтэй өгч чаддаггүй зүйлүүд байна штэ. Сэтгэл зүйн хувьд би махбодын хувьд ч тэр тий. Жишээлбэл эрэгтэй хүн ангир уурга хөхөлийгээд яаж ч хүссэн хүүхдээ өгүүлж чадахгүй. Яг түүнтэй адилхан эмэгтэй хүнд ч гэсэн яаж ч одоо дутаахгүй бай гэсэн нөхөж орлож чадахгүй тийм зүйл байна. Байдаг байхгүй. Гэтэл яг тэр дутагдлаа мэддэг учраас хитрхи нөгөө ганц хүүхдээ ингээд бүх юмар хангадаг, бүх юмнаас хамгаалдаг, бүх асуудлыг шийдэж өгдөг. Энэ асуудал өнөөдөр энэ хүүхдүүд өнөөдөр насанд хүрч байгаа. Энэ хүүхдүүд ямар ч асуудалгүй тэр helicopter parenting гэж яриад байгаа. Бүх асуудлыг шийддэг, үгүй гэдэг үг сонсдоггүй, ямар ч асуудал эрсдэл мэдэхгүй, өөрөөсөө хүчтэй хүнтэй харилцаж мэдэхгүй, өөрөөсөө сул дорой хүнтэй харилцаж мэдэхгүй, эрэгтэй хүний одоо уучлах, өршөөх, заримдаа үл тоох, тэ ерөнхий том зургаар нь харах гэх мэтчлэн юмнуудыг эзэмшээгүй этгийг хэл харж үзэж ойлголтгүй. Тэр талын ойлголт байхгүй хүүхдүүд өнөөдөр айгу олноор. Тэгэхээр яг энэчнээс нэг асуулт ургаж гарах гэдэг нь салсан ээж аавын хүүхдүүд бас салдаг уу? Ер нь бол тийм тоо баримт их байдаг. За би өнөөдөр энэ нэвтрүүлэгт орно гэд үдээс өмнө яг цагдаагийн газрын одоо харилцаатай байдаг тоо баримтын хүмүүсүүдээс бас асуугаад ирсэн. Гэмт хэрэгт холбогдож байгаа хүчирхийлэл үйлдэж байгаа гэмт хэрэгт холбогдож байгаа одоо насан туршаагүй хүүхдүүдийн 75-80 орчим хувь нь өрөөсгөл гэр бүлийнх. Буюу аль нэг нь. Тэгэхдээ өнөөдөр тэр салж байгаа гэр бүлээ цуцалж байгаа хосуудын 90 гаруй хувь нь хүүхдээ асран хамгаалах эрх ээж дээр бэлддэг. За өнөөдөр тэтгэмжийн мөнгөө өгөхгүй байгаа аавуудын тухай маш их яриа гардаг, гомдол болдог. Тэ? За хэд хоногийн өмнө сошиал дээр хүртэл одоо хүүхдтэйгээ уулзуулахгүй, уулзрахгүй, хамт зураг даруулахгүй гэдэг ийм асуудал бас гарсан. Олон нийтийн бухимдал, гомдол янз янзын байдлаар нэгэн дээр илэрхийлэгдэж байгаа.
Манайхаас өөр бид нар энэ гэр бүлийн тухай хуулиа битгий хэл parental alienation law гэдэг хууль тусдаа байдаг байхгүй юу? Эцэг эхийн аль нэгийг ялгуурлан гадуурхах ямыг нөгөөх нь хийдэг. Тэ өнөөдөр жишээ нь энэ дээр бол за тэр ихэнх нь ер нь бол 90 гаруй хувийн хохирогчд бол ирчүүд аавууд байгаа. Би энийг ойлгомжтой байх үүднээс үзэгчдэд нэг зүйл хэлмээр байна. Хэрвээ та өнөөдөр тэ хүүхдээсээ салаад дахиад хүүхдтэйгээ уулзаж чадахгүй. Эрхээ хязгаарлуулад. Тийм. Шүүхээр таны эрхийг бол хязгаарлаагүй. Гэхдээ тантай уулзуулахгүй. Нэг ямар ч амьд амьтны одоо ялангуяа хүний байгалийн даалгавар үр хүүхдтэй өөрийнхөө хүүхдтэй болъё гэж яагаад хүсдгийг гэхээр зэрэг зөвхөн л ингээл үр төлөө үлдээгээд явдаг амьтад бас бид нар биш шүү дээ. Тэгэхээр бямт хотхын ухаан төгс бол бямт хоттой ижилхэн байгаасай. Бямт хотхын итгэл төгс миний энэ чанарыг аваасай. Миний нөлөө тэр хүний нөлөө надад ингээд шилжиж холбоотой байхыг одоо хүсэн тийм үү. Яг ийм хэрэгцээ бүх ээжүүдэд аавуудад байдаг. Бид нар яг хин барсмаа ээжийнхээ нүдийг авсан биз дээ. Аавынхаа тиймийг авсан биз дээ гэж ярьдаг. Гэхдээ зан чанар энэ төрлийн юмны хувьд бол энэ бүхэлдээ айгүй том тийм хэрэгцээ байж байдаг. Тэгэхээр тэрийг ингээд хязгаарлаад хайчдаг. Над дээр нэг эмэгтэй одоо холбогдчихсэн. Одоо амьдрал нь харьцангуй шаал өөр болсон. Хурж ирээд хамт амьдарч байгаа. Тухайн үед бол Европт одоо амьдарч ирсэн. Би 2 хүүтэй архины хамааралтай болцсон байгаа. Тэрийг ингэж шууд ярихгүй шүү дээ, ингээд хурдсан. За хүүхдүүдийг манадаас аваад ингээд салгасан. Одоо хэрн миний хөхний сүү татраагүй байгаа. Миний баг хүү өнөдөр 8 таа гэдэг тухайд ярьж байсан. Тэгэхэд бол бас л сэтгэл аюу сонирн болж байсан да. Хүүхэд нь 8 хүрсэн байгаа шүү дээ. Тэгэхэд хөхний сүү татраагүй байгаа гэд ойлаад ярьж байсан. Би энэ асуудлаа давж чадахгүй гэсээ болоод унтаж чаддаггүй. Би өөрийгөө сатааруулах маш олон юм хийдэг. Тэгээ би энэ хүний нэр ус өөр бусаж юмнуудыг нууцлж байгаа. Гэхдээ тэнцээ хүний зовлон болвол эрэгтэй ч юм эмэгтэй ч хүн дээр яг ижлэх юм ба. Тэгэхээр яг ийм асуудал өнөөдөр энэ амиа хорлсон эсвэл архинд донцсон ууртай энэ олон ирчүүдийн цаана хүүхдтэйгээ уулзаж чадахгүй одоо ээжээр нь гадуурхагддаг. Тэгээд ямар ч шалтгаангүйгээр одоо үр хүүхэд нь одоо эцгээ дайсан гэж үз, мангас гэж үздэг. Үзүүлж байгаа. Хүүхэд бол мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр үзүүлж байгаа. Нэг тэгэхээр за ингэхлийн гот эмгтээчүүдийг муулчих буруутгах юм шиг болчих чинь тий. Бас эмгтээчүүдийн буруу биш. Яг эмгтээчүүд ийм зовлон одоо эцэгтэй нь уулзуулах гад чадахгүй байгаа. Хурж ирээд уулзаач мөнгө төгрөг яах вэ чи хүүхдтэйгээ уулзаач гэд хурж ирэхгүй холбооч барихгүй байдаг аавууд бас аюу олон байна. Тэгэхээр эн чинь сэтгэл зүйн боловсрал. Ингэжээж би ирүүл байх юм аа. Ингэжээж энэ хүүхэд ирүүл хүсэх юм аа. Бит хоёр болоог нь хамаахгүй энэ хүний өмнө би насан туршдаа үүрэг хариуцлага хүлээж байгаа гэдгийг тэр хүн ойлгож ухамсарлахгүй байна гэсэн үг. Нөгөө талаар энэ тэтгэврийн мөнгөний асуудал шүү дээ. Энэ асуудал бол эвлэрүүлэн тэтгэмжийн асуудал. Эвлэрүүлэн зуучлал Монголд үнэхээр дутмаг хангалтгүй хэмжээд хийгдэж байгаа. Би бүгдээрээ гэж хэлэхгүй. Шүүхийн дэрэгт эвлэрүүлэн зуучлал сахиргааны хэрэг дээр, иргэний хэрэг дээр бол онцгой ажиллаж байгаа. Энэ тайлгийг би уншиж ирсэн. Бараг 95% таа. Эвлэрч байна. Хоёр компани эсвэл найз хоорондын асуудал дээр. Гэтэл эхнэр нөхөр хоёр салсан тэр нөхцөл дээр эсэргээрээ 90 орчим хувь үр дүнгүй. Тэгээд эвлэрүүлэн зуучлалын тухай хууль бас шинжлэгдэх ёстой. Хуулийн уншаад үзвэл эвлэрүүлэн зуучлалыг эрх зүйч хүн хийнэ гэж хэлсэн байна.
нийтдээ одоогоор нэг 810 орчим эвлэрүүлэн зуучлагч эвлэрүүлэн зуучлалын эрхийг авсан байдаг. Гэхдээ тэнцэнээс нэг 200 гаруй л ажиллаа хийдэг. Бусад нь ажиллаа хийж чаддаггүй тийм оронтооч байдаг. Улсын хэмжээнд. Гэтэл өнөөдөр Австральд уул нь бол тэгээ эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн дээр нэг ийм хуулийн заалт байдаг. Шаардлагатай нөхцөлд гэр бүлийн эвлэрүүлэн зуучлагч сэтгэл зүйч, гэр бүл судлаач, сексологч, өөр бусад мэрэгчлэтнүүдийг татаж оруулаад ажилуулж болно гэж. Гэтэл бодит амьдрал дээр эвлэрүүлэн зуучлагч тэрийг тэгж ажиллах боломж байхгүй. Болно гэсэн. Гэхдээ тэр нь хийгддэггүй л байхгүй да. Иргэний шүүхтэр өнөөдөр яаж яах гэсэн чинь ингээд сард хичнээн 10 гэр бүл цуцлалын өргөдөл орж ирж байгаа. Тэд нар чинь бүгдээрээ л алах цохол эвлэрүүлэн зуучлал гэж 90 хоногийн эвлэрүүлэн зуучлалтай явуулаад байгаа шүү дээ. Тэгэхээр чи нэг дүүргийн эвлэрүүлэн зуучлагч гэнэ чам дээр яг тийм хэмжээний одоо хүмүүс ороод ирнэ, хэрэг ороод ирнэ. Тэгээ чи тэр хүмүүсийг за би жоохон хатуухан ярьчих заа. 8-ыг эвлэрүүлсэн чи авдаг салангаалаа. 80-ыг эвлэрүүлсэн чи авдаг салангаалаа. Тогтолцооны хувьд. Тийм, энэ чинь цаг хугацаатай. Хэрвээ чи тэрэн дээр яг сайн ажиллаж чадаагүй бол бас чи ажиллаа хийж чадаагүй нэг л юм. Тэгэхээр оруулж ирнэ. Та яри эвлэрчээчтэй ярилцчихжээ гэл тэгэл ярилцахгүй бол тэрийг одоо нөгөө болгоно гэдэг тийм төвшин байдаг байхгүй. За энэ нөгөө эвлэрүүлэн зуучлалын 8 удаагийн уулзалтан дээр нэхэмжлэх талаас та гар ивсгээс орчих, хариуцлагч талаас гар ивсгээс орчих гэдэг. Практик дээр бол тийм үр дүнтэй байна гэж. Тэгэхээр эн чинь хүмүүсийг хуураад байгаа зү. Үгүй би тэр хүмүүсийг одоо эвлэрүүлэн зуучлах нэг буруутгаагүй. Гэхдээ тогтолцоо нь өөрөө болохгүй байгаа зү. Эвлэрүүлэн зуучлалаар орсон уу? Орсон. Гэхдээ эвлэрээгүй. Эвлэрэх боломж олдов. Эвлэрүүлэн зуучлал гэж өнөөдөр би тэгвэл юу яриад байна вэ гэхээр хүүхдийнхээ өмнө ямар хариуцлага хүлээх юм. Чи хоёр юунаас болоод салж байгаа. За, ялчгүй миний ийм буруу байжээ. Чиний ийм буруу байжээ. Гэхдээ чамд сайн сайхныг хүсье. За, энэ хүүхдээ энэ төрөнгөө би аавь, энийг энэ чи аав. За, хүүхдүүдээ ингэж уулзуулъя, ингэж яриулъя. Ингэж одоо би авсан үедээ одоо ийм хоол идүүлье. Өнөөдөр ингээд зарим нь одоо авахгүй жаад гарахаараа одоо шууд нөгөө тэр хүүхдийн идэж болохгүй амархан хоол одоо зүгээр шарсан тийм юм аваад өгчдөг ч юм хүүхдүүд өөрсдөө ч хүсдэг. Гэтэл нөгөө ээж тэрийг хүсдэггүй эсвэл аав тэрийг хүсдэг. Аль нэг тал нь ядчил хоол хийдэг. Эсвэл хүйтэн эсвэл авчиад нэг газар аав ээж дээр орхиод юм өөрөө яваад өгдөг. Тэгэхээр ийм юмнуудыг ингэж хийхгүй. Халаасны мөнгө өгөхгүй. Цахилгажуулалтын арга хэмжээ авцсан байгаа нөхцөлд тэрийг нь одоо хамтран сахиулна ч гэдэг юм уу ийм нарийн юмнуудыг хийсэн ийм цуцаан гэрээ байгуулах хэрэгтэй байхгүй. Бэр гуйх гээд очихт нь хамт ачин мачдаг гэдгийг өөртөл тэрэн дээр бичиж болно. Гэтэл юу ч яахгүй баахан үзий ядалт тэгэл салдаг. Нэг талаас би чамаах гоохгүй гэдэг ийм байдал оруулдаг. Нөгөөх нь тэгвэл би ч гэсэн өгөхгүй гэдэг. Тэгээ энэ дунд нь хүүхэд хохирдог. Хүүхэд өөрөө амьдрал зохиогоод алдаж онохосоо ч өмнө салалт үзчихэж байгаа байхгүй. Хин нэгнийг зохиомлоор үзэн ядаж үзэж сурч байна тий. Энэ аимшигтай шүү дээ. Хоёлаа энэ асуултын ихэнд амиа орлолтын тоог нэг дурдсан. Тэгэхээр би бас танаас юг асуух гэдэг нь гэхээр 20 орчим жил яг энэ салбартаа ажилласан. Дээрээс нь судалгаанууд хийсэн судлаач хүний хувьд эрчүүд амиа орлоход салалт хэрэг нөлөөлдөг юм бэ? Амиа орлолтын шалтгаан нь салалт дийлэнхтэй байдаг уу? Ер нь энэтэй холбоотой судалгаа байдаг юм болов? Энэтэй яг хуу зүгээр 2025 оны сэтгцэн эрүүл мэнд гэдэг форум жил болгон сэтгэл зүйч нэг юм форум хийдэг. Тэгээд тэр форумын өнгөрсөн жилийнх нь үндсэн гол сэдэв бол яг энэ амиа орлолт байсан. Тэгээд тэрэн дээр бол одоо тоон ч гэсэндээ тодорхой гардаггүй шалтгаан нь тэр ингээ нууцалдаг тийм нийт тоон тэд цагдаагийн байгууллагаас одоо яасан тооч гэдэг юм уу юм л гэсэн гэдэг.
өөр тоонууд гардаг. Тэгээд тэрийг ерөнхийдөө яг олон нийт ч мэдэх албагүй. Гэхдээ ер нь бол асар өндөр байгаа юм байна, асар аимшигтай байгаа юм байна. Би зүгээр л одоо юу гэдгийг дэлхийн нийтээрээ амиа хорлолт гэдэг юм уу, харакиру хийн гингот Япончууд гэж баг амиа хорлолтын нэг номер нь Япон солонгосууд гэж боддог байсан. Үгүй. Өнөөдөр дэлхийд дээр нэг номерт Өмнөд Солонгос явж байгаа, хоёр номерт Монгол явж байгаа. Амиа хорлолт. Тэгээд айгүй харамсалтай тэгээд яг ийм нөхцөл байдал донд ингээд ар гэртээ ажиллах хэрэгтэй болно. Маш олон юмнууд. Тэгээ буруутгах ямар ч аргагүй. Гэхдээ өнөөдөр тун наандаж энэ олон барилгууд би хамгийн эхлээ энэ олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж ярьж байгаа энэ боломжийг ашиглаад энэ олон барилгуудын дунд барилгуудад байгаа энэ амиа орлогод нөлөөтэй зөвхөн барилга биш. Бүх энэ жижиг деталь одоо өөр босод юу гэдгийг те энэ гүүр энэ төрлийн юмнуудын энэ эрсдлийг бууруулах орчин сэргийлэх арга хэмжээнүүд авагдах хэрэгтэй байхгүй. Өнгөрсөн намар одоо энэ яг энэ хотын төвийн барилга дээрээс бас яасан те. Тэгэд энэ орчныхоо энэ нөлөөллийг бид нар багасгачвал маш олон хүмүүсийн амийг аврах боломжтой, хамгаалж үлдэх боломжтой. Нөгөө талаар би энэ жилийн эхэнд 1 сарын сүүлээр сарлтын дараах ямарлыг даван туулах хөтөлбөр бас боловсруулсан. Тэгээ энэ хөтөлбөр боловсруулсан гэхээр хүмүүс нэг сууж байгаа л одоо ингэ ийм хичээл орно ч гэдэг юм уу ингэж явдсан шаа. Үгүй энэ чинь өөрөө нөгөө нэг тэнцээ одоо гадаадын өөр бусад улсуудад хийгдсэн, туршигдсан хид хідэн хөтөлбөрүүдийг өөрөө хэрэгжүүлж үздэг байхгүй да. Хэрэгжүүл хүмүүстэй. Хүмүүстэй хэрэгжүүлж үзээд Монголд энэ таарах юм таарахгүй маань энээс энийг нь авъя, энийг нь хаяа гэд ингээд тэгээд нэг юм Монгол машин өгсөрж байгаатай адилхан гэсэн. Энд мөн юу яасан? Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн тоо за амиа хорлоход оролдлого бодол орж ирж байна гэж эрэгтэй ч ярьж исэн, эмэгтэй ч ярьж исэн. Тэгвэл нэг хичээл хөтөлбөр дуусаагүйгээр 5-6 дахь хичээл ороод ирэхэд би яагаад амьдрах ёстой? Энэ ганцаардал, энэ уур уцаар, энэ үзий ядалтаа би яаж зохицуулах ёстойгоо ойлгоод мэдчихлээ. Одоо ер нь надад гомдол байна. Гэхдээ би яг ийм хугацаа зарцуулах юм байна, өөртөө ингэж ажиллах юм байна гэдгийг тэр хүмүүс ойлгоод мэдээд авчиж байгаа. Одоо өөрөөр хэлбэл амьдрал гэдэг хичээлд сууж байх явцдаа тэдгээр бүлэгт ийм шалгалтуудыг ийм томьёо ашиглаж ингэж бодож үнэлгээгээ авах нэ гэдэгтэй л адилхан байх юм шүү дээ. Өөрөөр хэлэх юм бол энэ мэдээлэл буюу гэр бүлийн боловсрол суур шатнаасаа эрэгтэй эмэгтэй хүүхдэд харилцан адилгүй байгаагаас шалтгаалаад эрчүүдийн дунд ийм үр дүн гараад байна гэдгийг тайлх гээд байна гэж ойлголоо. Нөгөө талаас олон нийтийн хандлага гэдэг амар муухай юм дарамт. Бид нар ер нь олон нийтийн үзэл хандлага бидний амьдралыг илүү хүнд болгоод байна шүү. Өөрсдийн маань амьдралыг. Одоо хэвшмэл ойлголтуудаас зайлшгүй өөрчлөх шаардлагатай ийм байдаггүй маа. Монголоос өөр улс оронд энэ ойлголтыг, энэ агуулгыг ингэж авч үздэг болсон шүү гэдэг онцлог зүйлсүүдийг та дурдахгүй юу? Би 3 юм хэлье. За. Олон биш. Гэрлээ доржоо хоёр салжээ. Доржийн буруу. Энэ бол хүн тэгсхэрэг амьтан байсан. Арчаагүй амьтан гэр бүлээсээ салсан. Олон нийтийн хандлага. Ингээл шууд хинний ч буруу байсан байж болно. Шууд нэгийг нь тэгтээ эрэгтэй хүнийг нь буруудах. За бүр гэрлээ доржоог араар тавьжээ. Доржоо их нэрээ хангахгүй л байсан шүү дээ. Бас доржоогийн буруу. Тий. Бас доржоогийн буруу. Сексийн хувьд хангахгүй байсан байна. Сэтгэл санааны хувьд ч болохгүй байсан байна. Санхүүгийн хувьд ч гэсэндээ ер нь л болохгүй байсан байна. Эмэгтэй хүн ямар сайндаа л өөр хүнтэй холбогдох юм дээ. Тий. За өнөөдөр бас яригдж байгаа нэг харуултай. Амиа хорлсон. Арчаагүй юм ээ тийм ээ. Би өөрөө яг ажил мэргэжлийнхаа шалтгаанаар
гэхүү 2 удаа томоохон сэтгэл готролд орж исэн. Би өөр гэр бүлийн асуудлаас биш. Бусдын кейсийг сонсоод Олон удаан сонсоод ирэхээр тэгээд тэрийг нөгөө нэг одоо тайлах ур чадварт бас суралцдаг. Тэгээ би одоо ингээд мянгарагчтай уулзсан, надад одоо Америкт нэг, Австралид нэг ийм 2 зөвлөх байдаг. Эмээ өвөө 2. Хоёр өөр хүйсийн хүмүүсээс би бас зөвлөгөө авч өөрөө эдгэрч штэ. Тэгж яхад зүгээр би ингэчлээ, би юу ч хийж чадахгүй байна. Бас нэг юм. Сэтгэл готролд орчлоо гэж яриад байгаа байхгүй юу? Үгүй, ихэнх сэтгэл готролд ороогүй. Энэ зүгээр сэтгэлийн хямралд орчоод байгаа. Сэтгэл готрол гэвэл би нэг зүйлийг хэлмээр байна. Одоо энгийн л болгохыг би юмыг аль болохоор яаж энгийн хараа ярианы ойлголттой болгох уу гэдгийг нь би тэгж тэр нь надад илүү чухал байдаг. Тэгэхээр сэтгэл готрол гэдэг нь шүү дээ. Бүр ямарч болдог байна. Юу ч хиймээргүй, юу ч идмээргүй, хаашаач гармааргүй, хинтээ ч уулзмааргүй, сайн юм чимээргүй, моём чимээргүй, ямарчгүй, амьдрмааргүй ийм зүгээр ийм хоосон амтан болдог. Би өөрөө тийм байдалд аяг удаж ирсэн. Тэгэхэд хүн нөгөө нэг амиа орлох тухай бодож эхэлдэг юм бэл. Бодож ирсэн. Гэхдээ шийдэл нь шүү дээ. Энэ хамарда орчин байд юм лээ. Одоо энэ ч ингээд нэг эрдэмтдийн ярьсан юмнууд гэл ингээл амар нэг ийм ном одоо юу гэдэг нэг номын юм яриад байгааз. Энэ дунд байдаг. Эдгээр чинь үгээр илэрхийлсэн байдаг. Гэхдээ хүн ер нь амьд холбоо харилцаатай л болчихсон юм байна. Амьд холбоо харилцаатай байхад чи тэр асуудлаа шийднэ. Өөрөөсөө гар, спорт хий, ууланд алах. Эсвэл хин нэгнтэй ярилц зүгээр нэг жоохон хүүхдтэй, нэг эмээтэй, нэг өвөтэй. Тийм учраас би хүмүүст ингээд сэтгэлийн хямралд орчод байгаа хүмүүсүүдэд битгий сэтгэл готролд орчлоо гэдэг өөрийгөө юм хиймэл нөгөө төсөөллийн жирэмсэн гэдэг шиг битгий тийм хиймэл хүсэл байдалд оруулаад байгаа чи. Тэгэхээр сэтгэл готролд орсон болвол сэтгэл засалч эмчд ханд. Сэтгэлийн хямралд орсон болвол сэтгэл зүйчэд ханд. Сэтгэл зүйчэд ханд. За сэтгэл зүйчэд хандахгүй жуулна тэгвэл хүнтэй ярилц. Өөрөө спорт хий. Тэ амтнд тийчээ. Загас тийчээ бүр. Тэр чинь чамаас ийм хүний зөөлөн сэтгэл нэхнэ. Цаг нэх. Ийм ичлэн. Тэгэхээр би нөгөө түрүүний нэг олон нийтийн нэг bias буруу хандлагын 3 жишээг хэлсэн тийм. Энэ дээр бас бодолцож үзэхгүй бол энэ бол үнэхээр энэ донд би бас бухимддаг. Хин нэг үнийг ингээл буруутгах шүү дээ. Энэ яац юм гэхээр. Тэгэхээр таны одоо нийт үйлчлүүлэгчдийн хэд орчим хувь нь эрчүүд байна вэ? Бас энэ дотор харьцангуй тоо гарч ирэх үү? Эмэгтэйчүүд илүү сэтгэл зүйчэд хандж байна уу? Бараг ер нь одоо бол бараг 40-60% таа шүү. Ер нь харьцангуй бас төхөж ирж байгаа юм байна. Гэтэ би хамгийн ховор байдаг нэг кейсийг хэлэх үү. За. Ямар ч асуудалгүй үйжиж одоо ирдэг. Одоо би 20 жил ажиллаж байгаа мөртлөө тийм 2хан гэр бүлийг миний хувьд байна. Ямар ч асуудалгүй. Гэр бүл болохоос өмнө эхлээд тэр үед бүр жоохон дөнгөж гадна төгсж үрж ирсэн 2 оюутан байсан. Одоо бол 2 хүүхэдтэй тий 40 төгсж байгаа залуучууд. Гэхдээ ятаха одоо нэг гурлаа нэг уулзах хэрэгтэй. Нэг 10 жил явсан гайгүй байсан шүү. Аяйгүй дайжгүй байсан шүү. Бид хоёр одоо найзуудтай зөвлөд байгаа гэж яриад байгаа. Тэгэхээр тэр нөгөө хандлагын хувьд бол тэр соёл сохон нэг чухал юм тий. Гэр бүл болгон очдог сэтгэл зүйчтэй, ментортой байх нь чухал байгаад байна тийм ээ. Одоо жишээлбэл бид нар зөвхөн кинон дээрээс жишээ аваад ярихад чинь аль бараг 2000 оны их үеийн кино, 90 оны сүүлийн үеийн Америк кинонууд тэр бүгд л сэтгэл зүйчдээр очдог, эхнэрийнхээ нөхрийнхөө тухай ярилцдаг, ойлголцдог ийм зүйлүүд байдаг штэ. Гэсэн хэрнээ манай Монголын нөхцөлд одоо энэ жилийн тухайд дөнгөжил гэр бүл хүүхдийн дагнсан шүүх байгуулагдчих жишээтэй. Тэгэхээр яг нөгөө гэр бүлийг авч үзэх тэр хандлагын тухайд тэр ялангуяа эрчүүдэд тулгамдж байгаа асуудлуудыг авч үзэхийн тухайд ойлголтын бас их хол зөрүү байна. Энэ соёлыг суулгах шаардлагатай байна гэж харж байна тийм ээ. Итгэл үнэмшлийн систем гэж яриад байна шүү дээ. Энэ нэг юм хоосон хийсвэр үг сонсогдоод байгаа.
Гэхдээ энэний цаана одоо үнэхээр энэ асуудлуудыг цогцоор нь шийдэх шийдэл чинь ингээд олон араа тааж идэх нь тэр дотор байгаа байхгүй юу? Өнөөдөр жишээлбэл Монгол ямар шашинтай улс юм бэ? Буддын шашинтай гэж яригддаг боловч жилдээ л нэг удаа явдаг одоо цагаан сарын үеэр очиж засал ном хийлэгдэг нэр төдий буддистууд нь бараг 80-90%. Үнэхээр буддын номоо одоо монгол хэл дээр орчуулаад утга учирыг нь ойлгоод тэрнийхээ дагуу өөрийнхөө сэтгэл заслыг хийгээд явж байгаа тэр тохиолдол бага. Тэгэхээр одоо нэг Америк мөрөөдөл нэг юм яриад байдаг шүү дээ тий. Америк мөрөөдөл чинь өөрөө яасан гэхээр хүн ер нь итгэл найдвараар амьдэрдэг амьтаа. Тэгэхээр Америк мөрөөдөл бол тэр хүмүүст чи ийм байр байшинтай, ийм их нэртэй, ийм хүүхдүүд чинь ингээл чи тэгэл бүтэн өдөр сүмдээ яваал ингэж нийгэмдээ хувь нэмрээ оруулаад чи өөрөө тийм юм авч ийм машинд сууж давхиал гэдэг ийм мөрөөдлийг тэр хүнд өгөөд тэр мөрөөдлийг биелүүлэх гэдэг хүн явчихж байгаа байхгүй. Тэгээд тэрийг байж. Гэтэл өнөөдөр Монгол мөрөөдөл байна уу? Мэдгүй 200, 300, 570, 600 болгох мөрөөдөл байгаа. Гэтэ хүн болгонд тийм тэр мөрөөдөл биелэх боломжгүй. Тэнгуут ингээд айгүй их дутагдaltaй, дутуугийн комплекс нь улам ингээд өдөөгдөж байгаа тий. Нэг юм байна. Тэгэхээр итгэл үнэмшил амьдралын үзэл философийн хувьд одоо жишээлбэл ингээд эерэг мэдээлэл тархаасаа илүү сөрөг мэдээлэл аявих тарж байгаа. Хараар тавьсан гинэ, сал гэж шууд хүний амьдралд нөлөөлөл үзүүлж байгаа. Гэтэл би 19 яг зөвхөн баталгаа одоо загвараа батлуулахын тулд 19 гэр бүлтэй ажилласан. Хоёр нь хөтөлбөр дуусгаагүй явсан. Гэтэл дуусгаагүйгээр үр дүн гарсан гэсэн үг үү? Үгүй, дуусгаагүйгээр шууд цогсоосон. Хөтөлбөр эхлээд цогсоосон. Нэг 6-аас 8-7 хоногийн хөтөлбөрийг чинь шууд 2-7 хоног болоод чадахгүй мэл болигээд явцсан. Сал харга замаа сонгосон гэсэн. Тий. Салсан юм уу? Би эргэж холбогдох гэж чадаагүй. Гэтэл нөгөө 17 7-оос 2 нь салсан байдаг. Бас 15-аас 6 нь бит хоёрын харилцаа бүр өмнөхөөсөө ч илүү дээр түвшинд хүрчлээ гэж байгаа. Тэгэхээр бид нар одоо ямар нэгэн юмыг аимшигтай шийдэж болохгүй юм гэж ерөөсөө харж болмооргүй л байна. Бид нар ямар нэгэн биедээ хортавдартай болчлоо гэд доншлогдсон бол за дуусъя да гэдгүү штэ. Гүр аятайхан нэг юм болчоор ус хүртэл юу вэ гэл бид нар хүүхдэл амьдралын төлөө зүтгэдэгтэй адилхан харилцааны асуудал, сэтгэл зүйн асуудалд ч гэсэндээ бити бууж өгөөрэй. Ер нь бууж өгөх бол хулчгаар амархан. Хулчгаар хүмүүсүүдийн хийдэг амархан сонголт. Харин амьд байна гэдэг хэцүү. Би эрэгтэй хүнийг нөгөө хүнд бэрхийг туулахаар бүтээгдсэн гэж итгэдэг. Тэгээд энэ асуудлыг давсны дараа давна. Тэгээд энэ асуудлыг давсны дараа чи илүү хүчтэй хүн болно. Чамайг хугалсан энэ асуудал дахиж чамайг хугалж чадахгүй болно. Яг өнөөдөр хэцүү байгаа. Би ер нь нийгмийн ямар ч төвшөнд байгаа, ямар ч ажил алба эрхэлж байгаа эрчүүд хүнд ачаа үүрж байгаа гэж боддог. Тэгэхээр чи ганцаараа биш шүү. За би энэ дэр олон улсад одоо Австрали, нөгөө Шинзланд, хатааны улсууд нь шүү дээ. Энэ улсуудад хэрэгжсэн нэг Men's Shed гэдэг нэг хөтөлбөр байдаг юм. Айгүй олон хөтөлбөр байгаа. Тэрний нэгийг л би хэлмээр байна. Men's Shed гэдэг хөтөлбөр. Эмэгтэй хүнд йогийн багш нь юм заагаад сурдаг бол эрэгтэй хүнд тэгээд сурдаггүй юм байна. За. Эрэгтэй хүн бүлгээр суралцдаг. Бусдынхаа жишээн дээрээс суралцдаг тийм. Хамт юм хийж байгаад суралцдаг. Тэгж өөрчлөгддөг. Бухимдал стресс нь тэгж арилдаг. Тэгээд тэр одоо энэ чинь 10-аад жилийн өмнө гэдэг чинь 16 оны үед Австралид 1000 гаруй шед байна гэсэн гэж ярьжсэн байхгүй юу. Та нар Men's Shed project үлээ initiation үлээ тэгээд YouTube-ээс одоо shed ихэр өөрөөр хэлэх юм бол тэр нэг бүлэг хүмүүсийг хэлж штэ тийм ээ. Харин тийм нэг ингээл ийм гараж л واخгүй да. Тэгэл тэнчэнэ яах вэ гэхээр зэрэг ирчүүд нь нийлээл юм хийн.
Энд тентгийн тэр хавийн ирчүүд очиод нийлээл нэг одоо сандал угсардаг ч юм уу, хамтдаа нэг мотор боочдог ч юм уу. Хөгшин залуу нь юу хамаахгүй. Тэр дунд хараагүй хүн одоо бүр янз янзын ирчүүд байгаа. Гэхдээ тэр дунд заримдаа юм ярина, заримдаа юм ярихгүй дугаал юм хийн. Гэхдээ ирчүүдэд хин хэрэгтэй вэ? Ирчүүд хэрэгтэй байхгүй. Тэнд сэтгэл заслын явагдаад байна. Тийм ээ. Бүлгийн сэтгэл засал өнөөдөр айгүй хүчтэй. Ялангуяа салтын дараах. Одоо манай одоо салтын дараах ямарлаг тэр бүлэг ажиллаж байгаа байхгүй. Ирчүүдэд зориулсан. Үгүй эрэгтэй эмэгтэй айл айл хүмүүс нь орж болно. Эхлээд нөгөө нэг анонимус байсан одоо хин мэддэхгүй ярьж мэрдэг камера хайжгаад ярьдаг гэсэн. Тэгээд сүүлдээ ингээд ойлголцоо. Тэгтээ тэр чинь дүрмтэй штэ. За энэ бүлэг дотроос уулзаж учрахгүй гэдэг юм байгаа штэ. Тэгээд тэд нар чинь ингээд айдсгүй яг ижил би энэс бас айгүй юм суралцаж болох юм байна гэд ойлгоо зөвхөн юмнээс биш. Би ихэнх юмаа би энэ хүнээс суралцах юм байна гэд ойлгоод тэгээд гэхдээ чи надад юм заахгүй. Зүгээр л би бас ингэж өвдөжсэн, надад ингэ санагдсан гингууд их нэртэйгээ зөрчилдөжсэн тэр зөрчлөлөө өөрийнхөө уурлаад байсан юм нь энчээ нэг эмгтэй ярьчихгууд амархнаар шийдсэн. Би энийг ойлгоогүй шүү дээ. Ойлгож байгаа. Тэгэхээр ийм бүлгийн одоо аагийн бүлгүүд хүчрэхэж хэрэгтэй байна, тэ? Салтын дараах хямралтыг даамд бол ийм бүлгүүд мэдээж ганцаарчилсан тэр одоо юу араар тавилт ч юм уу гэр бүлийн асуудлыг шийдэх юмнууд байна. Гэхдээ буцаад бүлгээр шийдвэл илүү үр дүнтэй асуудлууд ч гэсэн байгаа. За бидний ярилцлага энд хүрээд өндөрлөж байгаад их харамсалтай байна. Нэг зүйлийг сонсомоор байвч одоо хугацааны хувьд ингээд хэмжээтэй учраас энд хүрээд дуусгахаас өөр аргагүй боллоо. Гэхдээ өнөөдрийн асуудал бол ер нь ирчүүд дээр илүү төвлөрч таныг ирчүүдийг төлөөлж яриасаа гэж хүссэн учраас бас асуултаа ч гэсэн төлхөө тэгж тавилаа. За тэгээд төгсгөлт нь бол одоо хэрвээ ирчүүд ямарваа нэгэн асуудлыг даван туулахаар болох юм бол энэ бүлгийн сэтгэл зүй буюу бүлгийг хоорондын энэ хамтдаа бие биендээ туршлагаа хуваалцах, кейсүүдэд ярилцах энэ бол маш их үр дүнтэй юм байна шүү гэдгийг бол сонсч явсан байх гэж бодож байна. Хоёрдугаар асуудал ямар ч зүйлийг даван туулна, гагцгүй одоо бууж өгөх. За бүр цаашлаад амиа орлох бол зөв шийдэл биш юм а гэдгийг өнөөдөр танаас сонслоо. Та маш товчхон хариулаад өгөөрөө. Одоо жишээлбэл энэ ирчүүдийн таны одоо энэ хөтөлбөрийн дотор байгаа шийдэд яаж хамрагдах уу, яаж ишээ орох уу? Би энийг хиймээр байна. Надад хиймээр хамтармаар байгаа хид хідэн ирчүүд байгаа. Би тэр хөтөлбөрийг эхлүүлээгүй. Магадгүй хизээ би тэрийг барьж аваад хийхийг мэдэхгүй байна. Гэхдээ би наддлаа миний хувьд хамгийн нэн түрүүн одоо араар тавилтын асуудал. Яагаад энийг барьж авсан гэхээр зэрэг салалтанд нөлөөлж байгаа энэ араар тавилтын тоо хэмжээ айгүй их учраас би энэ хөтөлбөрийг барьж авсан. Дараа нь би энэ салалтын хөтөлбөрийг барьж авсан. Одоо дараагийнхаа хөтөлбөрүүдийг тэгэл тийм амархан биш үү? Би ч тэгэл гэхдээ яг би ингээд тийм ирчүүдийн гоё юунууд хийх юмсан гэж боддог. Одоо байр болгоны доотлын гараажт Б1 давхарт ч юм уу те нэг юм манай нэг хотын нэг шинжил элдв мод гэдэг нэг хөтөлбөрийг яваад л залууч юм билэ. Тэр залуу бас санал болгож ирсэн шүү дээ. Та нар ингээд айл болгон янз янзын багж хэрэгсэлтэй битээ байгаа чи. Нэг байр доороо нэг багж хэрэгслийн нэгдсэн юутай. Тэгээд тэнцэнэ бүгдээр төлхөртэй ингээд тэгэл тэнцэнэ хийх юмнуудаа хийчвэл дээр доороос юм балбаа дайхан ч нэг өөр те. Тэгээд багж хэрэгслийн хүртээмжинч тэгэл энэ бол айгүй зөв санаачлага байхгүй. Тэгээд санаачлага гаргасан бусдууд нь бас хийх хэрэгтэй байгаа. За тэгэхээр таны бодож төлөвлөж байгаа энэ зүйлсүүд мэдээж тодорхой хэмжээнд судалгааны үр дүнд суурилсан энгүүл ер нь нийгмийг эмчилж юм байна. Нийгэм дотор хамгийн анхны одоо анхан шатны харилцаанд орж байгаа орчин бол гэр бүлийн орчин байна. Тэгэхээр энэ гэр бүлийн орчныг бас эмчлэхэд маш чухал нөлөөтэй юм санаачлагууд байна гэж ойлголоо. Тэгээд таны ажилд амжилт төсөө олон гэр бүлийг салтаас аварч олон одоо хүмүүсийг мөн те амиа хорлохоос аварч сэргийлж бусдад одоо өөрийн мэдлэг туршлага хүргээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж бас амжилтыг хүсэж өрөөе. За баярлалаа. Тэгээд мэдээж хүмүүс юм чинь олон ургалж үзэлтэй өөр туршлагатай байгаа. Мэдээж би ингээд нэг амаар ярьж байгаа учраас ингээд бүрэн бүх зураглалыг төгс ярьж чадаагүй байх. Тэрэн дээр өршөөгөөрөө
авах гээх ухаанаар бас хандна үсттэй. За баярлалаа танд амжилт хүсье. За үзэгчдээ бид өнөөдөр гэр бүл судлаач сэтгэл зүйч Бямб тогтохдоо ярилцлаа. Энэ ярилцлага Монгол телевиз болон терминалийн пэйж дээр лайв яваад хадгалагдсан. За мөн YouTube хуудсанд терминал нэгтэг channel руу оронгууд плейлист хэсэг дотор чөлөөт ярилцлага байгаа. Тэнд мөн байрших болно. Энэ ярилцлагыг та хэн нэгэнд хэрэгтэй үзэх шаардлагатай гэж үзэх юм бол дахин үзэх боломжтой юм шүү. Эх 7 хоногийн мигмар лав гарагийн 14 цагаас иргэн уулзъя. Баяртай.